маш ихээр одоо бодлогын төвшөнд засгийн газраас дэмжиж ажиллахаар байгаа. Тэгээд ирэх одоо он жилүүдэд бүтээн байгуулалт өрнөсөн, орон сууцчлуулсан одоо ийм он жилүүд байх болно. Тэрэнд одоо барилгын хамгийн гол одоо бүтээгдэхүүн болохын арматур, нэмсэн арматур гэдэг хамгийн сүүлийн үеийн хөрөнгөөр хийж байгаа. Энэ одоо үйлдвэрийн маань, хувийн хвшлийн маань одоо өргөтгөлийн нийтийн үйл ажиллагаа болж байна. Маш олон давуу талтай байна. Ажлын байр бий болгож байна. За эдгээрийг бол одоо хөнгөлөлтөө зээл болон за мөн одоо татварын орчин мөн одоо яамнаас бодлогын төвшөнд одоо яг энэ үйлдвэрүүдийг маш сайн дэмжих ёстой гэж харж байгаа. За СЭП арматурын одоо үйлдвэрлэж байгаа Мендас полимер арматур нь бол одоо зах зээлийн ялангуяа одоо барилгын салбарын гол түүхийд байгаа. За арматур нь ялангуяа одоо барилгын материалын төсөв төртгийн 19 орчим хувийг эзэлдэг. За нийт төсөв төртгтөө бол 10 орчим хувийг эзэлдэг ийм бас том голлог бүтээгдэхүүн байгаа. За энэ төмөр арматурыг одоо ган одоо төмөр арматурыг орлох одоо Мендас арматур гэж ярьдаг монголчууд. За яг ийм Мендас полимерийн арматурыг одоо дотоодд үйлдвэрлэж байгаа 3 төрлийн аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэр бас үйл ажиллагаа болж байна. 1903 онд анх Америкийн нэгдсэн улс, Европын орнууд бол энэ полимер мяндсан материалыг гаргаж авсан байдаг. За 1960-ад оноос бол дэлхийн нийтээр энэ материалыг одоо өргөн хэрэглэхийн асуудал яригдж хэрэгжүүлж ирсэн. За шилэн мяндсан материал бол хамгийн хямд мөртлөө бас батбөхийн хувьд бол найдвартай сайн материал гэж үздэг. За энэ одоо мяндсан материал бол ялангуяа гүүр, хоолой, байгууламжууд нэлээд өргөн хэрэгжилж байна. За манай улсууд бол энэ материалын стандартыг боловсруулсан хэрэгжилж байгаа.